Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За, Adobe Illustrator програмын маань эхний хичээл эхэлж байна. За, Adobe Illustrator гэдэг програмын тухай жоохон ярилцъя. За, Adobe Illustrator гэдэг маань бид Photoshop өмнөх хичээл өмнөх Photoshop-ийн хичээл дээр ерөөхдөө нь тайлбарласан те. Манай Illustrator ер нь бол юугаар зурдаг юм вектор график гэдэг зүйлийг ашигладаг. За, үндсэн сойр нь технологи нь вектор график гэж ярих юм. За, энэ нь юугаар илэрх вэ гэхээр за ерөөсө зурсан зүйл Photoshop дээр бид ингээ үзсэн те. Үндсэн цаад үзүүр нь бол цэг байдаг юм raster гэдэг нь. Photoshop маань raster төрлийн програм дээр raster төрлийн технологи дээр үйлчилж явдаг. Illustrator маань вектор төрлийн технологи дээр үндэслэж явдаг. За, энэ вектор гэдэг маань ерөөсөө ямар нэгэн зургийн маань цаад үндсэн дээр бол ерөөсөө зураас л байдаг. Юу ч зурсан бай. Ер нь бол цаана зураас төрсгдэнэ гэсэн үг. Ямар нэгэн зургийн чанарын дээр асуудал байхгүй гэсэн үг. За, Photoshop нь болохоор цаана цэг байдаг учраас цэгээр төрсөлдөг учраас цэгүүдийн хэмжээ нь том байх тусам арзгаар болж resolution ингээ алдагдж идэг. За, тэгээд Photoshop-ийн хэрэглээ бол ерөөхдөө зургийг холих, тэгээд зурган дээр засвар хийх, тэгээд багсаагийн бүтээх байдаг бол ерөөхдөө нь Illustrator бол тэр чигээр бүтээлч тал руугаа ер нь бол шинээр бүгдийг үүсгэж зорно гэсэн. За, тийм учраас ер нь Illustrator бол ер нь Photoshop-аас ер нь миний хувьд л жоохон агсан төвшний, дээд төвшний гэж ойлгоно. За, тэгээд ер нь Illustrator дээр бол бас заавалчгүй зургийн чадвар өнгөний ойлгоцсон талаар бас нарийн гүн мэдлэг шаардлагагүйгээр ямар ч хүн дурын хүн гээд Illustrator ашиглаад өөрийн бүтээлийг бүтээж болдог. За, ерөөхдөө Illustrator-ыг бол лого бүтээх, тэгээ янз бүрийн манай бол зорилгод бол character буюу дүр бүтээх те. Тэгээ орчин зурах. Ер нь бол бүхэл юмыг үүсгэж болно. За, тэгээд ер нь програмынхаа танилцуулганд орё. За, ерөөхдөө Illustrator програм маань нэг иймэрхүү. За, одоо бол бид нар Illustrator 26.01 буюу 2022 онд гарсан Illustrator дээр ажиллана. За, энэнийхээ инсталлыг бол бид нар Photoshop-ос суулгаж явахдаа давхар суулгах гэж ярьсан те. Photoshop-ийн хичээл дээр инсталлыг яаж суулгахыг тайлбарлсан байгаа учраас энэ инсталлыг заадаг шаардлага байхгүй. За, ингээд суудсан байхад яаж харагдах вэ? За, ерөнхийдөө манай Illustrator маань нэг иймэрхүү харагдана. Ер нь Photoshop дээр ер нь зарчмын үед дэлгэцийн бүтцийн хувьд ерөнхийдөө ижлэх нь ер нь их ялгаа байхгүй. Гэхдээ цаад технологи бол шал өөр. За, тэгээд Photoshop дээр тайлбарлаж ирсэн ер нь бол бүхэл менюний хувьд тэгээд одоо юуны дэлгэцийн бүтцийн хувьд гэсэн ер нь яг ижлэх нь. За, энэ талдаа tools буюу миний багцууд байна. За, энэ талдаа ер нь layers, properties, apprentice гэдэг ер нь brush ер нь илүү одоо нэмэлтээр ажиллах юмуд нь энэ талтай байна те. За, энийг бүгдийг хөдлөж болно л доо. Дуртаар хөдлөж болно. За, window гэсэнд одоо бас Photoshop-ос бас нэг ялгагдах юм байхгүй. За, controls гэдэг одоо ерөнхийдөө controls гэдэг одоо бид нар Photoshop дээр үзсэн tool болгон дээр ингээд нэмэлт одоо тохиргоонууд гардаг. Controls тохиргоонууд гэсэн үг те. За, toolbar-ын хувьд за, workspace-ийн хувьд ямар шиг байх вэ? За, automation, essential, classic одоо энэ essential classic гэхээр одоо ерөнхийдөө одоо хуучин ерөнхийдөө байнга хэрэгэлдэг одоо classic төрлийн юу байх нь менюнууд байх нь тий. За, тэгээд зөвхөн painting хийх бол одоо ийм төрлийн байх нь. Одоо ерөнхийдөө бол painting одоо ер нь Illustrator бол ерөөсөө зураг үүсгэх, painting хийх гэсэн ер нь үндсэн зорилго нь бол ерөөсөө үндсэн одоо ажиллагаа нь бол тийм. Photoshop дээр бид нар үндсэн ажиллагаа нь зургийг сонгож тасдаж авах, зураг зөөх, холих,
Тэгээд өнгөнд өөрчлөлт оруулах гэсэн байсан бол иллюстраторын ганц зорилго бол ерөөсөө зурах, будах ганц шүү бах. Ерөнхийд нь үндсэн одоо хийгдэх хамгийн хийгдэх функцүүд нь зурах, будах байгаа. За тэгээд typography буюу одоо нэг текст одоо текстэн одоо тийм төлөвд үүсгэхэд иймэрхүү ер нь их өөрчлөлт байхгүй те. За тэгээд веб зориулсан иймэрхүү бас вебд бол ерөнхийд нь одоо вебнийхаа одоо би вебийг чаавал вебнийхаа ерөнхий төрхийг тохируулахад яаж ажиллах вэ гэдэг. Ер нь вебдээ яг тухайн вебийг үүсгэж яхад шаардлагатай төлөвлөлт нь ер нь эхний одоо нэгдүгээр одоо юун дээр нь байна гэсэн. Нэлээд өндөр эрхтэйгэр нэлээд хамгийн ойрын төлөвүүд нь байна гэсэн. За тэгээд ерөнхийд нь юуны манай Photoshop-ийн минутын ер нь адилхан учраас ер нь Photoshop-д дараа үзсний дараа Illustrator үзэх юм бол ер нь актер өөрчлөлттэй юм байхгүй. За тийм учраас бидний нүдэнд маш ойролцоо сайхан харагдана. За бас тэгээд ер нь шинэ програмыг ингээд сурахад одоо ингээд нүдэнд тасаагүй учраас бас маш эвгүй байдаг тийм учраас ерөнхийд нь яг энэ програм нь яах гээд байгаа вэ гэдэг зорилгыг сайхан ойлгож байгаа юм бол тухайн програм нь ойлгоход амар болоод одоо жижиг функцүүдтэй ингээд үзээ явчихна. За тэгээд миний ер нь хичээлийн ер нь зорилго нь ч байхгүй. Миний хичээлийн ер нь онцлог тал нь төлөвлөлтөө маш сайн тайлбарлаад төлөвлөлтийнхаа бүх боломжийг заагаад ингээд ирэхлээр тухайн хүн өөрөө хийсвэрлээд дараа дараагийн ажил дээр яаж ажиллах нь маш сайжрах байгаа. Одоо жишээ нь мужааны багж мужаа хүн өөрийнхөө багжийг одоо маш сайн ойлгож мэдчихэж одоо тухайн багжаараа ингээд тухайн багжаа 100% ашиглаад ингээд ажлынхаа үр дүнжийг дэвшлүүлдэг байгаа. Одоо жишээ нь сүүлийн үед гарсан янз бүрийн зорилготой дэрэл юунуудыг одоо функцүүдийг маш сайн мэдчихэж тэрнгээрээ одоо өөрт хүссэн хэрэглэтгүүнээр хариулээд маш гоё бүтээлүүдийг гаргаж болдог. Тийм яг тэрнтэй адилхан тэгээд яг энэ Illustrator-т бүх төлөвүүдийг бүх боломжуудыг мэдж авснаар одоо юу хүснээ одоо хийх боломжтой байгаа. За ингээд Illustrator ерөнхий танилцахын хувьд нэг юм байна. За ингээд дараагийн хичээл дээр шууд зурхаас эхлээд зурх төрлийн функцүүдээ үзье явчихна. За зурх төрлийн ер нь функц бол pen tool байгаа. Pen маань яг creative гэж салж байгаа. За тэгээд line байгаа. За тэгээд pencil байгаа. За pencil tool. Тэгээд биерийн төрөл байгаа. За paint brush буюу одоо биер. За ийм ер нь зурхын төрөл яг ийм одоо жишээ нь pencil, brush, pen гэхэлж одоо гурван төрлийн яг үндсэн зурх функц байгаа. За тэгээд за босод яг энэ юунууд одоо өмнөх Photoshop дээр байдаг шиг юунууд үүсэх бол яг зурх төрөлд бас арай орохгүй байх тийм. Тэгээд полигон үүсгэх, arc, line үүсгэх гэдэг маань. За ерөнхийдөө нэг бүлэгтээ ороод явах байх л та. За тэгээд энэ бүгдийг ингээд нэг үрчлэн сайхан нарийн үзээд ингээд хичээлдээ орцгоё. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулах